Самбацгааны үзэгчдийн орой минь төргийн нүүр тулын ярилцах цагийн маань ээлж дугаар эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр бид студидтэй мэдээлэл технологи шуудан харилцаа холбооны газрын дарга Ноён Жаданбаг өрөөд байна. Орой минь төргий. За орой минь төргий. За бидний урилгыг хүлээн авч өнөөдөр бас цаг зааwaasаа уулзсан энд хүрэлц ирсэн тань талархаж байгаагаа юм илэрхийлье. Баярлалаа. Хаста UBS телевизийг үзэн сууж байгаа бүх үзэгчдээс энэ орой минь төргий. Би ч бас нөгөө UBS-тэй бас нэлээд харилцаатай ажилладаг байсан болохоор бас энэ ярилцлагад орж байгаас их тийм дотн санагдчихэв. За баярлалаа. Ажиллаж исэн газар гэдэг утгаараа тий. Хэлгээ яах вэ? Монгол Улсын ерөнхий сайдын шууд харьяанд явах агентлагийг бас та толгойлох hulсаар бас нэлээдгүй хугацаа өнгөрлөө. За тэгэхээр анх бас агентлагийн даргаар томилогдоод ажлаа хүлээж аваад бас салбарынхаа газар хэлтсийн дарга нартайгаа уулзж явахдаа бас энэ салбарт нэлээд томоохон өөрчлөлт, шинжилтийг хийх төлөвлөж байгаа талаараа анхны уулзалтан дээр ярьжсэн нэг чинь би их сайн санаж байна л да. Тэгэхээр өнөөдөр энэ ажлууд маань эхлэл суурь нь ерөнхийдөө тавигдаж чадваа. Ер нь зүгээр яг энэ агентлагийг толгойлж гиснээс хойш өөрийнхөө яг бодож санаж байсан зүйлүүдээ бас хэрэгжүүлэх тийм боломж гарц байна гэсэн тийм гарцыг нээж чадваа. Яг ер нь бол мэдээллийн технологи шуудан харилцаа холбооны газар гэдэг чинь өөрөө их тийм хүнээр ярих юм бол их тийм эмзэг салбар. Яагаад вэ эмзэг байдаг вэ гэхээр ерөөсөө дэлхийн нийтийн мэдээллийн хурд техникийн технологийн шинжилэл хэр хурдтай хөгжиж байгаа хэрээр энэ салбар өөрөө бас түнтэй хөл нийж алхах хэрэгтэй болдог. Тэр утгаараа бол байнгын шинжилэл хийгдэж явах хэрэгтэй. Нэг өөрөөр хамгийн хурдан шинжилэл явагддаг, бас хамгийн хурдан өсөж дэвждэг. Хэрвээ буруу өдөртөө бүр хурданч бас сонох магадaltaй. Тэгээд утгаар их тийм эмзэг салбар л та. Тэгээд миний хувьд бол яг бас яг энэ салбарыг бол аваад үндсэндээ барах нэг сарын хугацаа болж байна. Энэ сарын хугацаанд бол өөрөө би ч яг нэг хуулийн чиглэлийн мэргэжлийнхэн учраас аль биесээр энэ томилгоо хийгдэд очиж ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд бол яг энэ салбартай танилцах гэдэг байдлаас ажлаа нэлээд сайн эхэллээ л дээ. Танилцсны дараа өнгөрсөн хугацаанд юу хийсэн бэ? Одоо юу хийгдэж байгаа юм бэ? Ирээдүйд юу хийх ёстой юм бэ гэдэг рүү үндсэн гурван бодлоор ажиллаа эхэллээ л дээ. Тэгээд үндсэндээ манай салбарт юу хариалагддаг юм бэ? Ер нь яг мэдээлэл технологийн шуудан харилцаа холбооны газар гэдэгт ямар зүйлүүд хариалагддаг хүмүүс их хараа сайн мэдтгүү л дээ. Тухайлбал одоо үндэсний дата тог үсээ сайн мэдгүй байгаа. Мэдгүй байх тийм Монголын цахилгаан холбоо гэдэг байж байна. Монголын цахилгаан холбоо компани бол 90 жилийн түүхтэй. Энийг бол үндсэндээ бол бас Монголын анхны утсан холбоог бий болгосон тийм. Энэ харилцаа холбоог бий болгосон гэдэг утгаараа хүн болго мэддэг. Одоо сум болгонд шуудан тийм сум болгонд холбоо байдаг бол энийг хүн болго мэддэг. За Монгол шуудан гэж компани байдаг. За энэ бол олон улсын болон дотоодын бүхэн тэгэл бүх төрлийн шуудангууд явж байдаг Монгол шуудан компани гэж байдаг. За мэдээлэл холбооны сүлжээ компани гэж байдаг. За сүлжээ компани маань өөрөө ямар үүрэгтэй, ямар ач холбогдолтой хамгийн гэхээр манай хамгийн чухал дэд бүтц явж байдаг. Энэ дээр ямар гол асуудал явдаг вэ? Өнөөдөр бид нар нөгөө дэлхийн нийтийг хавтгай боллоо, глобалчлагдтаа гэж ярьдаг. Тэгвэл энэний хамгийн гол үндсэн үзүүлэлт нь юу вэ гэхээр интернет гэдэг асуудал байдаг, тийм үү? Тэгэхээр одоо интернет бол одоо хүнд ус шиг хэрэгтэй болсон байна шүү дээ. Интернет хүүгээр хүн амьдралыг төсөөлөхөө болсон, тийм. Гар утсгүй байсан, дээр үед гар утсгүй байсан, одоо бараг гар утсгүй яах вэ гэхээр бараг төсөөлгөдөө